Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2011 онд нээлттэй хийсэн Домогт Harry Potter цувралын төгсгөлийн анги Үхлийн сахиус part 2-ыг ярьж хүрэхээр бэлтлээ. Мөнгөний үнэр юуны вишн дэдийш лүгт юм. За киночдод хандаж хэлэхэд бүх насныхан үзэж болохоор адал явдалт энэдэм гинти эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнэр цоош нуран сайхны кино 6 дугаар сарын 3-наас Дэдийш Univision Mongolia Luke TV-д орох нэ. Үзээрэй манайхаа. Волдеморт өвгөн саваг гартаа оруулжээ. Бас Снейп Хогвартсын захирал болж. Хогвартс тэр чихтэй Снейпийн хар нөмрөг шиг л харанхуй харагдаж байна. Манай гурав харин Доббиг оршуулна. Үүний дараа Гоблинтэй ярилцах болно. Эльфэ оршуулчих уу? Тэглээ. Чи Элдийг яаж авсан юм? Хэлэхэд хэцүүлтэй. Харин яагаад Лестрэнж өөрийн шүүгэнд Элд байгаа гэж бодоод байсан юм? Хэлэхэд хэцүүлтэй. Хадагтай Лестрэнжийн сейфэнд өнгөрсөн 100 хуурамч Элдийг авчирч хийсэн юм. Зөвхөн Гоблинууд л энэ Элдийг хуурамч үгүй юу гэдгийг ялгаж чадна. Хэн авчирч хийсэн юм? Хогвартсын багш. Одоо захирал болсон гэж сонссон шүү. Снейп. За тэгэхээр Снейп Гриффиндорын хуурамч Элдийг Лестрэнжийн сейфэнд хийсэн юм байна. Яагаад тэгсэн бол манай хэд Лестрэнжийн сейфэнд Horcrux байгаа гэдгийг гадралнаа. Тэгээд бид тэр сейф рүү орох хэрэгтэй байна. Та нар чадахгүй. Таны тусламжтай бол чадна. Тэгвэл Элд миний хөлс болог. Алт миний сэтгэлийг хөдлөгдөггүй. За ингээд тохирлоо. Ажлаа амжилттай дуусгавал Гоблинд Гриффиндорын Элдийг өгөхөөр тохирлоо. Манай гурав ноён Оливандер дээр очиж түрүүний тулаанаас авсан саваануудаа таниулдаг. Логийн зүрх 12.1 3 инч. Энэ Bellatrix Lestrange-ийн саваа байна. Дахиад нэгийг үзүүлтэл. Ганц эвертийн үс. Энэ Draco Malfoy-их байсан юм байна. Байсан гинэ. Одоо биш гэж юу? Хэрвээ чи тулалдаад ялсан бол түүний саваа одоо чамд захирагдана гэсэн үг. Та Үхлийн сахиусын талаар юу гэж боддог вэ? Өвгөн саваа, өл үзэгдэх нөмрөг. Үхлээс амьлуулах чулуу. Сайхан домог шүү. Та эднэр байдаг гэдэгт итгэдэг үү? Үлгэр бодит гэдэгт би итгэдэггүй. Худлаа. Волдеморт өвгөн савааг хаана байгааг мэдхийн тулд танаа дэлгүүрийг сүйтгэж таныг олзолсон биш гэж юу? Тийм ээ. Тэр намайг тамалсан. Тэр өвгөн савааг олохгүй байгаа сайлгиж залбирах хэрэгтэй. Тэр аль хэдийн олжчихсон. Тэгвэл тэр таны араас ирэх бах. Болгоомжтой байгаарай ноён Поттер. Тэгэхэр үхэл идэгчид савааны дэлгүүрийг сүйтгэсэн ийм учиртай байжээ. За тэгээд манай хэд Лестрэнжийн савааг ашиглан Сефиг нь ухаар явцгаалаа. Шилжилт хийгээд шууд хотод ирлээ. Одогтой Лестрэнж. Өглөөний мэд. Өглөөний мэд гинэ. Тоглож байгаа байлгүй дээ. Чи Bellatrix Lestrange болохоос сургуулийн нүдний шилтэй охин биш. Hermione-гийн жүжиглэлт нэг л аргу болоод болдоггүй. Банкныхын яг мэддгийн даван дээр Harry үл үзэгдэгч нөмөргөнийхөө цаанаас Imperio гээд түүнийг ховсчихлоо. За манай хэд нэвтрлээ. Тэнд нэгэн гинжтэй луу сейфийг хамгаалж байдаг. Луу чимээнд дургүй тул чимээгээр дээрлэл гэж байгаад сейф рүү орлоо. Harry маань Voldemort-ыг мэдэрдэг тул шууд л Horcrux-ыг мэдэрнэ. Данч тэнд байгаа юмд хүрэхт дид үрждэг хараалаар харагдчихсан юм байна. Harry илдээ наашин гэд шууд Horcrux-ыг тэнд нь устгахаар явлаа. Бөөн алтан дундаас ямартай ч хундагаа аваад гараад ирлээ. Хундаг унахад Гоблин түүнийг бариад авна. Бид тохирсон. Элдээ өг. Тэгээд хундагаа ав. Гэхэд Harry шууд л элдээ өглөө. Би та нарыг оруулна гэж хэлсэн. Гаргах талаар харин юу ч тохироогүй баха. Гэт яваад өглөө. Хамгаалагчид жороод ирлээ. Манай гурав бүслэлтэд ороогүй юу? Hermione нэгэн ухаалаг санаа олдог. Тэгээд луун дээр мордоод луу хөлөглөн банкнаас гарлаа. Манай гурав хэсэг явж байгаад нуур таарах үед луунаасаа өсөрж буун. Усан дотор Harry харин үзэгдэл үзнэ. Horcrux-ыг олчихсон гэдгийг нь Voldemort мэдчихэж гарч ирээд тэр мэдчихэж гинбэ Voldemort. Тэгээд юу болсон бэ? Тэр маш ууртай байна лээ. Гэхдээ бас айсан. Тэр биднийг бүх Horcrux-ыг устгах юм бол өөрийг нь алах боломжтой гэдгийг мэдсэн байна. Тэр биднийг үлдсэнийг нь олуулахгүй байх гэж хичээх болно. Одоо нэг Horcrux нь Hogwarts-тай байгаа. Чи харсан юм уу? Би шилтгээ харсан. Бас Rowan Ravenclaw. Түүнтэй холбоотой нэг зүйл байж таарна. Бид явах хэрэгтэй. Бид тийш очиж болохгүй. Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэй. Хизээ байхдаа бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байсан юм бэ. Гэхдээ нэг асуудал байна. Снейп одоо захирал болсон. Бид шууд л зүгээр урт хаалган дээр очиж болохгүй шүү дээ. Ингээд тэд Hogsmeade руу очин нууц гарцаар Hogwarts руу орохор болов. Нөгөө талд нь харин Voldemort банкийг түүвэж бүгдийг нь алчгаж. Тэгэд өөрийнхөө могоод найз минь надтай ойр байх ёстой шүү гэж байна. Нөгөө Goblin ч бас алуулчихаж. Гартаа барьсан Gryffindor-ийн элд нь харин алгуулчихлоо. Манай гурав Hogsmeade-д ирсэн ч хаасайгүй тэднийг хайж байна. Тэд явсаар зам мухардахад нэг хаалга онгоогоод "Нааша Potter" гэж байна шүү. Явад ортол Dumbledore-ийн дүү ээжээ Aberforth гэдг юм байна. Та Aberforth байна. Dumbledore-ийн дүү. Та биднэрүү Dobby гэлгээч.
Яагаад түүнийг үлдээчихэв? Тэр үхчихсэн. Харамсалтай байна. Тэр эльф надад таалагддаг байсан юм. Хари түүнээс Хогвартс руу ороход тусламж хүснэ. Харин тэр энэ бол амиа хорлсон хэрэг гэд тэдэнд дургуйцлээ. Альберфорд ахта дургуй байжээ. Баг байхад нь Дамблдороос болж тэдний охин дүү нас барж байж. Альберфорд тэдэнд зүгээр гэртээ харь. Жаахан ч ихсэн амьдэр хөөмэн. Үгүй Дамблдор үүнийг хийнэ гэж надад итгэсэн. Юу чамайг түүнд итгэж болно гэж бодоход хүргээв. Энэ бүхий л хугацаанд чи түүнийг мэддэг хэрнэ. Тэр миний талаар эсвэл түүний талаар чамд дурсаж байсан уу? Би түүнд итгэдэг. Зүгээр л нэг хүүгийн хариулт байна. Чи худлаа хэлж байна. Зөвхөн надад ч биш. Өөртөө хүртэл энэ бол тэнэглэл. Чи намайг хуурч чадахгүй шүү Harry Potter. Тиймээс би дахиад асууя. Чамд шалтгаан байж л таараа. Таны ах та хоёрын дунд юу болсон надад хамаагүй. Таны бууж өгсөн эсгэгчин ч надад хамаагүй. Би өөрийнхөө мэддэг хүнд л итгэсэн. Бид өнөө орой шилтгэн рүү орох хэрэгтэй байна. Гэхэд ханын зургийн цаанаас Neville мишээгээд гараад ирлээ. Тэгээд тэд нууц хонглоор Хогвартс руу ордог. Өнгөрсөн анги дээр Хогвартс байхгүй жаахан уйдгартай байсан шүү. Харин энэ удаад Harry Potter Хогвартст ирлээ. Хөөе, хин ирснийг хардаа. Гриффиндорынхан нэг танхим цугласан байх бөгөөд Хариг ирсэнд бүгд баяртай байдаг. Тэд бүгдээрээ ямар нэг юм хийх гээд Хариг хүлээж байж. За, яах вэ Хари? Ямар төлөвлөгөөтэй байна? Тэгэхээр бид нэг зүйлийг олох хэрэгтэй байна. Болж байна. Олё л доо. Тэр нь юу юм бэ? Бид мэдэхгүй. Тийм үү? Тэгвэл хаана байгаа юм? Бас л би мэдэхгүй. Хэрвээ бид юуг хайхаа мэдэхгүй. Бас хаанаас хайхаа мэдэхгүй бол бид яаж олох болж байна? Ямар нэг онцгой зүйл. Нууж болохоор жижигхэн зүйл. Бас Ravenclaw гэж хүнтэй холбоотой сонирхолтой түүхтэй тийм нэгэн зүйл. Та нарт ямар нэгэн санаа байна уу? Гэтэл Луна тэндээс гинэт. Ravenclaw-ын алдагдсан тэтэн байж магадгүй. Нэр магадгүй шүү. Тэр үе Ginny ирлээ. Harry, сайн уу? Ron тэндээс. Бид 6 сар уулзаагүй. Тэгэхэд миний дүү намайг харангуйтай юу ч дууралгүй. Харин Harry гэлээ гэж юу? Тэр зөндөө олон ахтай. Чи тэдний нэг нь. Харин Harry Potter бол ганцхан байдаг юм. Ама та чи юмс. Jenny тэндээс. Snape мэдчихсэн. Чамайг Hogsmeade-д явж байгааг харсан гэж байна. Яг тэр үед нь Snape сургуулийнхныг бүгдийг нь цуглуулад та нарын олонх нь яагаад энд цуглуулсан гэдгийг гадралж байгаа бах. Harry Potter Hogsmeade-д харагдсан байна. Тэгэхээр одоо хэн нэгэн Harry Potter туслахыг оролдох юм бол тэр хүн шийдвүлэх болно. Бас цааш суралцах боломжгүй болно гэдгийг хэлэх нь зүйтэй бах. Тэгэхээр хэн нэгэн Harry Potter-ийн талаар надад юм хэлхийг хүсэж байгаа юм биш үз. Тэгсэн Harry өөрөө алхаад гараад ирлээ. Таны агуу хамгаалалтын стратеги чинь бүтлгүүцсэн бололтой ноён захирлаа. Гэхэд тэндээс галчууны бүлгэмийнхэн тэргүүтээ манай каланыхаа ороод ирлээ. Harry тэндээс наад суурин дээрээ ямар нүрээрээ зогсож чадж байна. Тэр орой юу болсныг тэдэнд хэлээч. Өөрт нь итгэж байсан хүнийг хэрхэн алснаа хэлээч. Гэхэд Snape саваагаа өргөлөө. Профессор МакГонагал харин Harry-гийн хажууд зогсноо. Тэгээд шууд Snape рүү дайрлаа. Snape хэд хамгаалж байснаа зогтчихлаа. Зүгтмөө ухуулчгар гэд лаануудыг асаана. Яг үнтэй зэрэгцээд аимшигтай зүйл боллоо. Волдеморт сурагчдын толгойд дуу хоолойгоо сонсгоно. Таанар тололдох нь ухаалаг зүйл гэж бодож байгаа бах. Гэвч наадах чинь тэнэглэл. Зүгээр л Harry Potter-ыг надад өг. Тэгвэл та нарыг амьд үлдээн. Harry Potter-ыг надад өг. Тэгвэл Hogwarts аюулгүй үлдэнэ. Яг үүний дараа Slytherin-ийн нэг охин юугаа хүлээгэв. Хин нэгэн түүнийг бариад аваач гэд танхим хоёр хуваагдлаа. Манай хэд Harry-гийн талд зогсон. Харуул Filch орж ирээд сурагчид орноосоо босчихжээ. Захирлаа. Сурагчид орноосоо босох ёстой болоод л босчихсон байна тэнэг минь. Профессор МакГонагал Filch-д Slytherin-ийн сурагчдыг гяндан тойрохыг тушаалаа. Тэгээд Harry-д чамайг ямар нэгэн шалтгаантай л эргэж ирсэн гэж найдаа. Чамд юу хэрэгтэй вэ Harry? Цаг. Профессор, цаг хэрэгтэй байна. Та хэр хэмжээний цаг хожиж өгч чадах вэ? Хийх ёстойгоо л хий. Би цайзыг хамгаална. Заагаа юм болох нь дээ. Hogwarts тэр чихтэй хөдөлгөөнд орлоо. Ron-ыг сайхан санаа олж Harry дээр ирээд чи Horcrux-ыг Basilisk-ийн соёогоор алж байсан удаатай. Тиймээс бид нууц өрөөнд орж нэг соёо авах хэрэгтэй юм шиг байна. Сайхан санаа байна. Энийг ав. Гэд нөгөө байршил заадаг зургаа өгөөд Ravenclaw-ийн танхим руу явлаа. Neville харин профессор МакГонагалаас асууна. Тэгэхээр бид үнэхээр тэгнэ гэж юу? Тийм ээ, тэгнэ. Бүүм гэдэл. Яаж тэгж болох юм бэ профессор? Чи ноён Finnegan-тай уулзаад хий. Neville-ээр нэг юм дэлбэлүүлэх гээд байгаа бололтой. Профессор Filius хажуунаас нь бид нар хэцүү нэртэй эсрэг удаан торгож чадахгүйг та мэдэх бах. Бид нар дийлэх албагүй. Харин саа тулхтал болно. Тэгээд ич нэрийг нь Voldemort гэдэг юм. Одоо энэ нэрнээс айгаад авах шаардлага байхгүй. Pertotum Locomotor гэхэд Hogwarts-ийн хамгаалагчид амиллаа. Hogwarts-ийн хамгаалагчтай үүргээ гүйцэтгэж Hogwarts-ыг хамгаал. Би энэ шившлэгийг хийж үзхийг үргэлж хүсдэг байсан юм. Багш нар бүгд хүчээ нэгтгэхэд хамгаалагч бүргүүл үүсгэж байна. Protego Maxima, Fianto Duri, Repello Enemesum, Protego Maxima.
Fianto Duri, Repelo Enemisum. Hogwarts-ыг тойрсон хамгаалалтын бүрхүүл бий боллоо. Хари тэдмийг хайгаад явж явах үед Луна түнд сэжүүрөглөө. Чи Чоги хэлснийг санаж байна уу? Нэг ч амьд хүн түүнийг хараагүй гэж. Тэгэхээр бид үгсэн хүнээс асуух хэрэгтэй. Луна түүнийг Helena Ravenclaw дээр хүргэж өгдөг. Хари түүнээс тэдмийг хаанаас олж болохыг нь асуухад Том Riddle гэдгүү яг ингэж хэлээд тэдмийг авснаа бузралсан гэж хэлэх болно. Энэ үед Voldemort өөрийн харанхуй армаа дагуулад Hogwarts-ын гадаа ирчихсэн байна. Voldemort өрөвдөлтөө юм. Эхэл. Гэхэд тэдний армийнхан Hogwarts-ын хамгаалалтын бүрхүүл рүү дайрлаа. Хари нөгөө сүнсэнд тэтмийг заавал олж устгахаа амлах болно. Эцэст нь Helena түнд тэтэм энэ цамхагт бүх зүйлийг нууж болдог газар вэ? Хэрвээ чи мэдэхгүй бол асуугаад ч болохгүй. Хэрвээ чи мэддэг бол асуухад л хангалттай. Гэсэн сэжүүрөгнөө профессор Лупин болон нэг хэсэг нь цайзын баруун талыг хамгаалахар болж. Дээд хэсгээр нь Жорж Фред нар хамгаална. Рон Хермоны хоёр нууц дөрөндөө ирчээ. Манай Рон ч могоо хэлээр ярьж бариад л хаалга онгоолгоод Хермоны хажуунаас нь жаахан бишрээстэй. Невил цайзын хойд хэсэгт гүүрэн дээр тэслэгт суйрлуулж байтал түүн дээр баахан хөлсний алуурчид ирдэг. Невил бажигдаад яг зүхтах гэтэл нөгөөдөл нь хамгаалалтын бүрхүүлээс болоод нэвтэрч чаддгүй. Невил тэдэнд тэгээд яасан бэ? Рон Басиликсийн арга яснаас соёог нь сууглаад Хермоны цомонд шууд хадгаснаар дахиад нэг Хогвартсыг дэд устгалаа. Волдеморт сонирн болж Хари бас мэдэрнэ. Харин Хермоны Рон хоёр үнсэлцэн. Ууралсан Волдеморт хамаг хүчээрээ бүрхүүл рүү дайрч бүрхүүлийг эвдлээ. Гэхдээ саваан жаахан цуурч бариад нэг л биш ээ. Түүнд бүрэн захирагдахгүй байгаа юм байна. Нөгөө томроод байсан Невил маань харин жинхнээсээ баж байгаа юм шүү дээ. Ямар ч байсан гүүрээ тэслээд өөрөө арай хийн амьд гарлаа. За тэгээд тулаан хүч аавнаа. Чулуун хамгаалагчид, нөгөө талд нь троллууд, үхэл эдэгчид болон багш нарын эсрэг сурагчид мөн өөрийнхөө чадгаар үзэж тарав. Хари хэрэгцээтэй хүндэл гарч ирдэг. Бас юу ч нууж болдог. Хэрэгцээтэй өрөө рүү очлоо. Хермоны Рон хоёр газрын зураг дээрээс түүнийг хараад араас нь явна. Тэр алга болчихлоо. Газрын зураг дээрээс алга болчихлоо. Магадгүй тэр хэрэгцээтэй өрөө рүү орсон бах. Тэр өрөөнд орохоор газрын зураг дээр гардаггүй шүү дээ. Гэд явлаа. Хермоны бас л Роныхоо жоохон бишрээстэй. Хари өрөө рүү явж орох үед Драко хоёр дагуултайгаа Харийг дагаж байна. Хари Волди мэдрэмжээ ашиглаад тэдмээ олноо. Харин Драко гарч ирээд саваага түүнээс нэглээ. Хермоны гарч ирээд тэд тулалдахад нэг дагуул нь Авада Кедабра гэд үхлийн шившлэг уншиж байдаг шүү. Хермоны харин хариулж чадлаа. Нөгөөдөл нь зогтчихлаа. Хари тэдмээ алдаад араас нь авирч тэдмээ хайлаа. Харин Дракогийн бүтлгүй найз нь шидэ удирдах чадалгүйгээр өрөөг тэр чигт нь галдаж орхилоо. Манай хич шүүрүн тэндээс гарнаа. Ингэхдээ Драког орхилгүй аварлаа. Цаг алдалгүй Басиликсийн соёог ашиглан Хограксыг устгахчлаа. Волдеморт салглаад Харид бас нэг л биш мэдрэмж төрөөд байна. Тэндээс явах гэтэл нэг туслах нь эзэн минь гэхэд Авада Кедабра гэд түүнийг алчихнаа. Нилээн айж байгаа бололтой шүү. Хари оюун санаагаараа Волдеморттой холбогдож сүүлийн Хогракс нь могоо уулахыг олж мэдлээ. Волдеморт усан зогсоол дээр Люциустэй уулзаж Снейпийг олж ир. Тэр надад хэрэгтэй байна. Хари оюун санаагаараа Волдемортын байгаа газрыг мэдээд түүн рүү явлаа. Тулааны талбар живгүй байна. Гол орон гүүгээд очтол олон сурагчид үхэж хэцүүхэн юм болсон байна. Тэднийг гарах гэтэл баахан дементрууд тосоод ирлээ. Харин ардаас нь Альберфорд гарч ирээд Патронусаа ашиглан дементруудыг хөөлөө. Хүчтэй Патронус шүү. Тэд усан зогсоол дээр ирэхэд Снейп Волдеморттой уулзаж байна. За энэс өмнө үзэгч та бүхэндээ дуулгах нэг таатай мэдээтэй. Хүссэн контент дууд урсны өндөр чанартайгаар хаанаас ч хизээж үзэх боломжтой Luke TV-г үнгүй үзмээр байна уу? Тэгвэл яг одоо Unitel-ийн дараа төлбөрт хэрэглэгч болоод Luke TV багцаа идэвхжүүлээрэй. Мөн Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж байгаатай холбогдуулан хэрэглэгч та бүхэн өөрийн хэрэглээндээ тааруулан багцаа бүтээх боломжтой бөгөөд Luke TV Basic болон Premium багцууд дагалдаж байгааг дуулгахад таатай байна. Илүү их контент үз, илүү их зугаатай байх болно. Дахин хэлье, Luke TV Free. Хөгшин сава надад захирагдахгүй байна. Яагад гэвэл би эзэн нь биш. Хуучин эзэн нь болох Дамблдорыг чи алсан Снейп. Тэгэхээр энэ сава чинийх гэсэн үг. Би чамайг алах юм бол энэ сава бүрэн утгаараа минийх болно. Уучлаарай. Чи дуулууртай сайн байсан Снейп. Гэхдээ би л зөвхөн мөнх амьдарч чадна. Гэснээ Снейпийг алчихлаа. Нагины ал. Волдемортыг явсны дараа Хари орж ирээд Снейпт туслахыг оролдоно. Снейп түүнээс нулимсыг ав. Гооч байна. Хари Снейпийн нулимсыг тосож авлаа. Снейп наадха дурсамжийн санд хийж хараарай. Чи ээжийнхээ нүдийг дуурайч. Гэд амьсгал хураалаа. Волдеморт хүмүүсийн толгойд та нар бардамнаж зүрх зэрэгтэйгээр тулалдлаа. Яг үнэндээ би үүнийг хүсээгүй. Шиддний цуснууд хийдэмий үрэгдлээ. Тиймээс би айрмаа эргүүлэн татаж байна. Энэ хооронд та нар амь өргөсөдтэйгээ салах ёсхий. Harry Potter би одоо чамтай шууд ярив. Энэ шин чи надтай нүүр тулахын оронд найзуудыгаа өгөхийг зөвшөөрлөө. Энэ бол гутам шиг. Надтай хориотой ойд уулзаж
хувь тавилантайгаа нүүр тул. Харин тэгэхгүй бол би чиний талд байгаа хүүхэд эмэгтэйчүүдгээд сүүлийн хүн бүрийг алах болно. Тулаан хэсэг завсарлаа. Энэ тулаанд Роны ихэр ахын нэг Фред амь үргэжээ. Бас Лупин болон түүний эхнэр хөвчгөж. Хари ихэд гимшнэ. Тэгээд дурсамжийн санд очиж Снейпийн нулимсыг хийлээ. Баг байхдаа шовдрлогдож ганцаарсан Снейпийг Харигийн ээж Лили тоож түүнтэй нөхрөлсөн юм байна. Снейп Слизеринд орж харин Лили Гриффиндорт хувирлагджээ. Тэнд Лили Харигийн аав Джеймстэй танилцсан юм байна. Снейп үргэлжил Лилиг хайрлаж хамгаалж явжээ. Харин Лили Джеймстэй хайр сэтгэлтэй болж түүнтэй гэрэлсэн юм байна. Удалгүй Снейп үхэл идэгч болж Волдемортод зүтгэжээ. Дамблдор зөгнөл бүсгүйд биш. Харин 7 дугаар сард төрсөн түүний хүүд гэж хэлсэн. Би мэднэ. Гэхдээ тэр хүү Лилигийн хүү. Тэр Лилиг ч бас алах болно. Тэднийг бүгдийг нь хамгаал. Тэднийг нуу гуйж байна. Чи өөний төлөө надад юу гэх юм Севериус? Юу ч байсан хамаагүй. Тэр нэгэн гоник төрөө Лили Харитай ярилцаж байна. Хари, ээж нь чамд хайртай. Ээж нь чамд хайртай шүү. Аав нь ч бас чамайг хайрладаг. Ингээл үед нь Волдеморт ээжийг нь ална. Снейп Дамблдорд гомдолдог. Та түүнийг хамгаална гэв үсттэй. Лили Джеймс хоёр буруу хүндээ итгэснээс болоод тэд алдлаа Сириус. Яг л чам шиг. Гэхдээ хүү амьд Севериус. Түүнд хамгаалалт хэрэггүй шүү дээ. Одоо Волдеморт өгчихсэн. Тэр эргэж ирнэ. Тэр үед хүү маш том аюулд орох болно. Тэр ээжийнхээ нүдийг дуурайсан. Хэрвээ чи Лилид үнэхээр хайр талвайсан бол түүнийг хамгаал. Хинч энэ талаар мэдэх ёсгүй шүү. Снейп Хариг үргэлж нууцаар хамгаалж байжээ. Дамблдор харагдах үед Драко Малфойд Волдеморт намайг ал гэж даалгавар өгсөн. Энэ биелэгдэх болгод тэр биш. Чи намайг алах ёстой Снейп. Ингэж байж л Волдеморт чамд бүрэн итгэх болно. Ингээд Сириус Дамблдорыг алсан юм байна. Тэгээд Дамблдор нэг л өдөр Харри Поттер бүхнийг мэдэх ёстой үеэр нь чи тэр үеийг хүлээх ёстой. Юуг мэднэ гэж Волдеморт Харригийн ээжийг алдаг тэр орой хараал хуваагдж тэнд байсан амьд зүйлд Волдемортын сүнс шингэсэн юм. Тэр нь нуугдсан Харри байлаа. Волдемортын сүнс Харригийн дотор орсон. Тиймээс л тэр могоон хэлээр ярьж бас түүний оюун бодолд нэвтэрч чаддаг юм. Тэгэхээр цаг нь ирэхээр хүү заавал өгөх ёстой болох нэ. Тийм ээ. Заавал өгөх ёстой болно. Тэгэхээр бид цаг нь ирэхээр алахын тулд л түүнийг хамгаалсаар байгаа гэж үү? Чи Харийг хамгаалдаг хэрэггүй. Гэхэд Патронусаа гаргахад согоо гарч ирлээ. Лилигийнхтэй адилхан юм байна. Тэгэхээр энэ нь эгзэгтэй үед Харийг авраад байдаг байсан согоог Снейп явуулаад байдаг байсан байх нь байна шүү дээ. Дамблдор үүнийг хараад Лили одоо хүртлөө гэхэд Снейп үргэлж Харри тэндээс цаг нь ирэх үед хүү заавал өгөх ёстой. Волдеморт үүнийг хийх ёстой гэдгийг мэдэж авлаа. Снейп маань манай талын хүн байжээ. Бүхнийг мэдсэн Харри найзуудтайгаа салах ёс гүйцэтгээд хориотой ойд Волдеморттой уулзахаар явдаг. Харри хориотой ойд ирээд Дамблдорын өгсөн бөмбөлгийг нээлээ. Эцсийн мөч хүртэл хүлээж байгаад нээж байгаа нь энэ юм байна л та. Би өгөхөд бэлэн байна гэд нээлээ. Тэгсэн дотор нь амьдруулагч чулуу байж байна. Нөгөө өхлийн сахиусуудын нэг шүү дээ. Тэнд түүнийг тойроод амь өргөцсөн дотны хүмүүс нь гарч ирэх болно. Тэгээд бүгд түүнд урам өглөө. Ээж нь чи үнэхээр зөрөгтэй байлаа хөөмэн. Та нар яагаад энэ дээрв? Бид хизээч яваагүй. Харри Сириусээс өвддгүү. Өгөхөд өвддгүү. Ундхаас ч хурдан болоод өнгөрдөг юм аа. Чи бараг л ирлээ хөөмэн. Ремс намайг уучлаарай. Надаас олж та өгсөн. Таны хүү гэхэд үлдгэсэд түнд аав нь юуны төлөө өгснийг хэлээд өгнө Харри. Харри аав руугаа хараад та надтай хамт уу эцсээ хүртэл. Тэгэд Харри чулуугаа унгаад Волдеморт руу очлоо. Волдеморт түнд хараач амьд гарсан хүү өгөхээр ирлээ гэд Аудакадабра. Харри цав цагаан гэрэл дунд галт тэрэгний буудал дэрсэр нь сандалдоор нь харин нэг зулбадас шиг сонин зүйл байж байна. Чи түүнд тусалж чадахгүй Харри. Гэхэд Дамблдор ирчихжээ. Тэгээд түүнд чи бол Волдемортын санаандгүй бий болгосон Хоркракс гэдгийг нь хэллээ. Болдог бол би буцаад очимоор л байна. Гэхэд чамаас л шалтгаална да. Чи үнэхээр хүсвэл галт тэрэгэнд сууж болно. Тэр чамайг буцаагаад хүргэж өгнө. Гэх болно. Би амьд гэж үү? Волдеморт өвгөн саваатай. Бас могоо амьд. Би яаж түүнийг алах юм бэ? Хогвартс үргэлж тусламж хэрэгтэй нэгэнд тусалдаг юм. Гэд явах гэлээ. Профессор, энэ жинхэнэ юм болоод байна уу? Эсвэл миний толгойд болоод байна уу? Мэдээж энэ чиний толгойд болж байна Харри. Гэхдээ тэглээгээд жинхэнэ биш гэсэн үг биш шүү дээ. Гэд явчихлаа. Волдеморт ухаан алдчихжээ. Дракогийн ээж Харриг өгсөн эсхийг шалгахаар очтол амьд байж байна. Тэр амьд байна гэж үү? Гэж гайхснаа босч ирээд тэр өгчихжээ. Невил балгас болсон Хогвартсын гадаа Гриффиндорын малгайг газраас авлаа. Тэр үед нь Волдеморт айрамтайгаа бас өгсөн Харри Поттерын цогцыг аваад тэдэн дээр ирнэ. Тэгээд Харри Поттер өгчихсэн. Яг одооноос та нар надад найдвараа тавь. Харри Поттер өгсөө. Гэд шал урлаггүй инээнэ. Одоо надтай нэгд.
Эсвэл өөх гэхэд Люциус тэндээс Драко наашир миний хөө. Драко ч нөө араас нь Невил урагшаалглаа. Чи хэн бэ? Залуу хүү минь гэхэд Невил Лонgbottom бөгж шоолноо инээдтэй нэртэй юм байна. Невил тэндээс би нэг юм хэлж болох уу гэхэд Волдеморт тэр чин богино байх гэж найдаа. Хари дими өхөөгүй. Өгсөн бүх хүмүүс дими өхөөгүй. Тэд зөвийн төлөө тэмцсэн юм. Чиний буруу гэснэ Гриффиндорын малгаанаас Гриффиндорын элдийг сугаллаа. Үүнтэй зэрэгцээд Хари ухаан ороод босоод ирнэ. Волдеморт шок. Хамт байсан үхэл идэгчдээс нь зарим нь шууд айгаад зүгтчихна. Ингээд эцсийн тулаан боллоо. Хари зүгтэж Волдеморт алхаар хөөлөө. Саваа нь холбогдож үзэж байснаа. Нагиныг хараад соёогоор зоох гэтэл Волдеморт салхи гаргаж холдуулна. Hermione, Ron хоёр Басиликсийн соёогоор Нагиныг алах гэсэн боловч болдоггүй. Энэ хооронд Ron ээж Bellatrix Lestrange-тэй халзагнаад нугаж орхилоо. Волдеморт Харийг илүүрхэж байтал Хари тэндээс саваа чин захирагдахгүй байгаа биз? Наадах чинь угаасаа Снейп их байгаагүй гэснээр хамт үсрээд тэрүүгээр дүүлж гарнаа. Тэгээд Хогвартсын урд хаалган дээр хоёулаа унлаа. Саваагаа аваад дахиад тулж байтал Нагины Hermione, Ron хоёрыг хөөж байна. Яг алдгийн даваан дээр Neville Longbottom Gryffindor-ын сэлмээр сүүлийн Horcrux болох Нагиныг цавчиж орхилоо. Ингээд Волдеморт мөнх биш боллоо. Яг зөв цагтаа Хари дахин довтлоо. Хөгшин саваач Волдемортод захирагдсангүй. Хари Волдемортыг устгалаа. Эцэст нь найдвар нь урам хугалсангүй. Бүгд хамтдаа ялалт болон тэмцэлд хамтдаа өргөцсөн нөхдийгөө бодон сууцгаана. Хари өвгөн савааг гартаа оруулж энэ дэлхийн хамгийн хүчрэхийг шийдтэн боллоо. Наадахны чинь эзэн хий юм бэ? Ер нь бол Дамблдорыг Снейп алхаас өмнө Драко савааг нь алдуулсан юм. Харин Дракогийн савааг би алдуулсан. Тэгэхээр энэ одоо минийх болсон. Гэснээ хуглаад хайчихлаа. Хин нэгэнд бусдаас хэд давуу хүч байх нь зөв биш гэж бодсон бололтой. Ингээд анх Гриффиндорын ангид орж ирсэн 3 хүүхэд том залуу суулж өглөө эзнийг ялж шидний ертөнцийг авраад кино маань дууслаа. Киноны пост кредит сценд тэд бүгд хүүхэдтэй болоод хүүхдүүдээ Хогвартс руу явуулж байгааг харуулдаг. Harry Potter зурвалтай хамт байсан киночуддоо баярлалаа. Киночуд байлаа.